За жаргалтай болох зориг номныхоо товчлыг оруулъя. Яд үзүүлэх зориг номны маань 2 дугаар дэвтэр байгаа. За энэ ном байна болохоор би ойлгосон 4 зүйлийг бас та бүхэндээ хуваалцъя гэж бодлоо. За хамгийн нэгдүгüүрт нь болохоор юу вэ гэхээр бие даах байдал. За бие даах байдлыг энэ ном дээр үзсэн мэхээр бие даана гэдэг нь ганцаараа байхыг хэлэхгүй, өөрийн сонголт, амьдралын хариуцлагыг өөрөө үүрэх тухай өөрийнхөө сонголтыг өөрөө хийж, өөрийнхөө амьдралын өөрийнхөө бүх зүйлийг л та өөрөө шийдвэр гаргалтай бүх зүйлээ ингэж өөрөө чаддаг тийм бие даасан байх нь л бие даасан гэж байдаг. За бид заримдаа ач жаргалгүй байгаа орчин нөхцөл бусад хүмүүсээс боллоо гэж боддог. Харин энэ хэсэг өөрийн амьдралын жолоог өөрөө барих хэрэгтэй сануулсан. Тэгэхээр бид нар ач жаргалгүй байгаагаа хэн нэгэн чихээд өртөөж юм уу, хөөгтэй юм уу, энэ нэгнээс л болоод би сайхан амьдарч чадахгүй байна гэж тэгдэг штэ. Тийм бол тэгэхээр ийм бол биш байх нь байна. Бүх зүйл танаас өөрөөс чинь хамаарч идэг байна гэдэг энэ дээрээс ухаарлаа. За хоёрдугаарт нь болохоор хүндлэл буюу нөхцөлгүйгээр харилцах. За хүндлэл гэдэг зүйл юу юм бэ гэхээр хүнийг өөрчлөх гэж оролдох биш, байгаа чинээгээр нь хүлээн зөвшөөрөх. Хүндлэлгүй харилцаа амархан эрх мэдлийн тэмцэл болдгоо гэж энэ дээр бас ном дээр маань бичсэн байлээ. Тэгээ хүндлэл гэдэг нь болохоор зөвхөн ийдэг харилцах биш, нөгөө хүний өөрийн хүссэн хэлбэрт нь оруулах гэж зүтгэхгүй байх юм. За тэгэхээр бид нар хин нэг өөрийнхоороо байлгах гэдэг шүү дээ. Чи ийм байх ёстой, чи энэ хувцсыг өмсөх ёстой ч юм уу те. Дандаа хүүхдтэй, хань ижилтэй дандаа ингэж өөрийнхоороо байлгах гад байд. Энэ чинь буруу юм байна. Тэгхгүйгээр тэр хүнийг нөхцөлгүйгээр л хайрлах нь маш чухал юм байна. Тэр хүн ямар ч байсан та тэр хүнийг нөхцөлгүйгээр хайрлах нь таны хүндлэл юм байна гэдэг энэ дээрээс бас ойлгосон. За тэгээд 3 дугаарт нь болохоор хүн өөрчлөгдөж чаддаггүй жинхэнэ шалтгаан тэгвэл юу юм бэ гэсэн чинь хүмүүс өөрчлөгдөж чаддаггүй дээ биш, өөрчлөгдөхөөс айдаг. Шинэ амьдралын хариуцлага тодорхойгүй байдлаас имээдэг гэж номнэр маань бичсэн байсан. Тэгээ энэ бол хамгийн хүчтэй санаа нь бид өөрчлөгдөхийг хүсдэг гэж ярьдаг ч үнэндээ хуучин танил орчноо орхихоос байж магадгүй. Бид нар нөгөө одоо байгаа орчноосоо дахиад өөр орчинд орчиж өөр зүйл хийж туршиж шинэ зүйл дараагийн төвшөнд гарахаас айгаад имээгээд тэгээд та тэр өөрчлөлт гэдэг зүйлийг хийж чаддгүй юм байна гэдгийг бас энэ дээрээс би ойлгосон. За 4-р нь болохоор биегээсээ бид болох хайрын онол. За энэ дээр бол юу гэхээр жинхэнэ хайр бол зөвхөн мэдрэмж биш, хамтдаа хөгжих харилцаа юм аа гэж бичсэн байсан. За хайр гэдэг нь зөвхөн авах тухай биш, хамтдаа үн цэн бүтээх гэсэн санагцсан. Тэгэхээр бид нар хайр гэдгийг дандаа л би хайрлуулах ёстой биш. Бусдыг бид нар эхлээд хайрлж иж өөрөө хайрлуулах ёстой байна. Мөн түнчлэн би гэдэг үзлээ хаяхгүй болов хайж байж гэр бүл болоод бид буюу бид болж байж иж мөн түнчлэн ажлын хамт олон бүх зүйл харилцаан дээр л би гэдэг үзлээ авч хайж бид болохгүй бол энэ харилцаа маань ингэж илүү төвхтэй те илүү асуудалтай байд юм байна. Тэгэхээр бид гэдэг зүйл дээр илүү бид нар нэгдэж байж бидний аз жаргалтай нөгөө амьдрах гэдэг нөгөө сайн зүйлийг бид нар илүү ингэж гоё дэлгэрүүлдэг юм байна гэдгийг бас энэ дээрээс ойлгосон. Тэгэхээр та бүхэн маань би л ийм хүн, би ингэх ёстой, минийхээ байх ёстой гэж ингэж болдгүй юм байна. Бид байж иж энэ зүйл чинь нэгдэж нийлж сайхан болдгийм байна гэдгийг ухаарлаа. За тэгээ энэ номны төгсгөлд нь юу гэсэн бэ гэхээр миний авсан хамгийн том сургамж бол аз жаргал гэдэг зүйл гаднаас ирдэг зүйл биш юм байна. Харин бидний сонголт, хандлага, харилцаанаас бүтдэг зүйл юм байна гэсэн санааг ойлголоо. Тэгэхээр бид нэр аз жаргалыг гаднаас буюу хэн нэгнээс хайх биш, өөрөөсөө эхлүүлж, өөрөөсөө үйлдэл хийж, өөрөөсөө үлгэр жишээ байснараа бид нар өдөр болгон аз жаргалтай амьдрах боломжтой байна гэдгийг энэ дээрээс энэ номноос бас дахин ухаарлаа. Тэгээд та бүхэн маань бичлэгээ үзээд комент хэсэг сэтгэлдүүлдэ бас хуваалцаарай. Дараагийн бичлэгээр уулзцгаая.